Миний нэр Данзан Зорж өгөхтэй Бачрал гэдэг. Монголын хог хэлээд хүмүүс бол үндэсний холбоо төрийн суулгын тэр хүний үүрх ажилтай. Ер нь яг зүгээр нь хог хэдлийн бүтцийн судалгааг манай хог хэдлийн холбоо 2015 онд хийжсэн. Энэний уртлалд Японы JICA олон улсын байгууллага хийжсэн. Хамгийн сүүлд 2019 онд Азийн сан хийжсэн. Тэр нь хог хэдлийн хэмжээний хувьд бол хэд хэдэн янзын дүн гардаг. Гэхдээ хамгийн их хог хэдлийн хэмжээнд хэлэх бол хоёрхан төрлийн зүйл байгаа. Нэг нь болохоор үндэсний хаягдал, хоёрдугаарт нь үндэсний буюу органик хаягдал гэсэн юм хоёр нэр төрөл байгаа. Гуравт нь хамгийн их гарч байгаа юу бол барилгын гаралтай хатуу хог хаягдал. Энэ гурав бол хамгийн их байр суурийг эзэлдэг. Ерөнхийдөө Монгол улсын хэмжээнд 3.3 сая тонн гарч байгаа бол үүнээс хүмүүсийн хэлээд идэх хуунцрын хаягдлын хэмжээ бол нийтээ улсын хэмжээнд 35-аас 40 мянган тонн хаягдал гардаг. Гэтэ энэ нэг овор хэмжээний их учраас хүмүүс бол маш их хэмжээний хог гардаг юм шиг ойлголт төрүүлээд байгаа. Гэтэл үүндээ бол үгүй юм шүү. Хог хэдлийн материал байгаль орчинд үзүүлэх нөлөө гэдэг дээр бол энэ бол хайцангуй ойлголт шүү дээ. Ерөнхийдөө хуунцрын төрлийн хаягдлууд бол байгальд уус шингэх хугацаа юу тэний хог хэдлийн үржлэх хугацаа бол урт байдаг. 100-аас 300 жилийн хугацаатай байх чийтэй хамгийн урт хугацаанд байгальд шингэх хугацааг бол хог хэдлийн хэмжээ гэж ярьдаг. Тэгвэл хамгийн урт насчил шилний хог хэдл бол бараг сая жилийн дараа байгалийн унган төрөндөө орно. Энэ хүртэл хог хэдл чигээрээ байгальд агуулгаж байна гэсэн утгыг илэрхийлж байгаа. Зүгээр энэ дээр ярьж байгаа юм л да. Өнөөдөр ингээд импортоор авч байгаа гоо сайхны бараанууд байна. Дотоодод үйлдвэрлэж байгаа энэ үйлдвэрүүдийн савлгааны юун дээр бол анхаарах цаг хэдийн болсон. Өнөөдөр Монголд байгаа хуунсар улсуудын 20 гаруй үйлдвэрүүдийн бослуулж чаддаг марк буюу HTP, PE, PP гэсэн ийм маркийн савлгаатай бүтээгдэхүүнийг оруулж ирэх мөн дотоодоо савлахаар бол ийм савлгаанд савлах нь хамгийн зөв болох юм болно. Яагаад гэвэл энэ эргээд дахин босрол үйлдвэрийн төвийг болтдог. Гэтэл өнөөдөр жишээлбэл цагаан өнгийн пэт савлгаатай пэригээд угаалгын шингэх орж иж байна. Гэтэл энэ маань шингэн сайн юм шиг боловч энийг савлаа бодлохыг Монголд өнөөдөр харах тэрийг босруулдаг үйлдвэр технологи байхгүй байна. Тэгэхээр жишээлбэл гоо сайхны бараа жишээлбэл танайд хандаад хэлэхэд Монс косметик энэ бол HTP болон PP савлгаатай. PET савлахаар бол өнгөө тунгалах тийм савлах сонирхох ёстой. Орж ирсэн гэсэн гадаад хэлцэл ихтэй болж игэл Монголд дахин босруулдаг тийм хуунцар савлгаатай юм орж ирэхгүй бол явандаа энэ хог хэдл үүсгэж байгаа үйлдвэрлэж байгаа импульс уусууд нь энэхэн хаягдлыг услалын зард хариуцна гэж заасан 2018 оны 2.1 сая амтсан тушаал байгаа. Байгаль орчин болон сангийн яамнаас сайд. Тэгэхээр энэ тушаал бол хэрэгжиж нэг мөр болоогүй байна. Гэхдээ явандаа хуульч анхаарахаар энэ бол хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр эдийн засгийн талаас бодсон ч нийгмийн хариуцлага бодсон ч хаягдлгүй эдийн засаг буюу савлгааны бүтээгдэхүүнээр энийг оруулж ирдэг үйлдвэрлэх компаниуд өөрсдөө дүгнэлт хийх цаг нь бол эдийн болсон. Энэ хөтөч тараа HTP биш LTP байна. Энэ бол болно. LTP нөгөө хогны уут байдаг шүү дээ төр дүрийн. Тэрний түүхийд. За энийг хараад. За энэ дээр бол марк нь байхгүй байна. За энийг харъя. За энэ бол PP юм шиг байна та. Скриптэлээр гэж арьс зөвлөрүүлэх юм гэсэн байна те. 100 босруулагдана гэж PP гэж би хэлсэн шүү дээ. PP 100 дахин босруулах боломжтой. Энэ сайн савлгаа байна. Энэ болж байна. Энэ LTP гэдэг нөгөө эрдийн хогийн уут хийдэг төвхийд. За энийг харъя. За энэ үл шил юм шиг шүү дээ. Шил юм шиг байна. Гоо хонцор юм.
За энэ шил юм шиг байна. Энэ шил гэдэг. Одоо шидэн савлгааны хувьд бол хэцүү болж байгаа. Уг нь бүтээгдэхүүний чанар сайн боловч за энэ бол тодорхойгүй байна. Гэхдээ энэ адилхан энэтэйг адилхан баг. LTP энэ зөвлөм. Ерөнхийдөө энэ ашигладаггүйг яаж мэдгүй гэхээр энэ савнуудыг одоо мэдэхгүй бол ингээд жижиглээд одоо тасалж гад усанд хийхээр хөвжээвэл үйлдвэрлэлийн түүх хэд болно. Хөвөхгүй живжвэл хараахан одоохондоо тэрийг босруулах технологи Монголд байхгүй наа л гэсэн. Гэсэн хамгийн хэлбэр шалах арга бол тэр л байна. Гэт хайшлаад юм уу жижиглээд усанд хийхээр хөвжээвэл болж ийн гэсэн. Ерөнхийдөө ийм л юмнууд байна. Юуны савлгаа бол одоо энэ дэр ингээд марк нь байж байгаа байхгүй. LTP гэдэг LTP гэдэг чи одоо хамгийн зөөлөн одоо онцор гэсэн үг л дээ. PPK бол атуу гэсэн үг. Одоохондоо энэ дэр нэг тухайлсан бол одоо юм байхгүй ш. Нэг удаагийн юм жил одоо памперс гэж ярьж байна. Гэтэ памперс бол өнөөдөр босруулах үйлдвэрүүд алга. Памперс хийцээ одоо эдийн засгийн хэрэглэлтэнд орж хог хаягдлж байгаль орчинд хаягдахгүй бол тэрийг босруулах оргон хаягдл босруулах үйлдвэрүүд хаалгаа нэжиж энэ асуудал шийдэгдэнэ. Тэгээ энэ яг зүгээр одоо нийгмийн хэрэгцээгээр гарсан тэр нэг удаагийн юмнууд гэдэг бол эцэстүүл ерөөсөө л нөгөө тансаг хэрэглээний зүйл гэж би ойлгодог. Жишээлбэл памперс бид нар жоохон байхад зүгээр даавууг нь угаагаад хэрэглээл байдаг гэсэн шүү дээ. Одоо болохоор залхуураас сайхан том хүнч бай, хөөхтч бай нэг памперс гэдэг зүг өгдөгчдөг. Тэр нь тэгсэн дон тухайн хүний биеийн одоо шингэнийг хадгалсан тэгээд шууд хаягддаг. Ийм зүйл байгаа шүү дээ. Хортой гэсэн юм бол байхгүй шүү. Ерөнхийдөө хүнсний зориулттай гэж байна. Химийн одоо ахуйн боловсролын зориулттай гэхэд одоо ширүүний ПП-гээс авсан шүү дээ. Тэгвэл бас ПП савлгаатай одоо уул уурхайн одоо нөгөө янз бүрийн тесрэх шингэн мэнгэн тэр юмнууд бол ПП савлгаатай орж ирдэг. Аккумуляторын гадналын гэр бол бас ПП байдаг. Тэгсэн мөртөө Монголд одоо өргөн хэрэглэж байгаа даацын шууданууд бол бас ПП байдаг. Янз бүр хамгуул нь яг тэрийг ямар нөхцөлд яаж одоо хадгалах уу, босруулах уу гэдгээс аюултай аюулгүй гэдгийг шийдэх болсон шүү дээ. Бүгд аюултай гэсэн тийм бол ойлголт байхгүй. Ер нь сабаглаа бол тохон зүйлийг гадны орчноос тусгаарлах, тээвэрлэх, ашиглах түгээн дэлгэрүүлэхэд зориулдаг л тийм л зүйл шүү дээ. Тэгээ энийг чухам яаж хэрэглэх вэ гэхээр хамгийн гол нь эргүүлээ босруулдаг байсан хэллээ шүү дээ. PET, HDP, LTP, PP гэд энэ одоо дөрвөн төрлийн хоонцрыг бол Монголд бол босруулж чадж байна. Тэгэхээр энэ дөрвөн төрлийн айл нэгэнд нь сабаглаа хийгээд байх юм бол энэ маань эргээд өөрөө дахин босруулах үйлдвэрийн түүхийд болно. Одоо манай тэр энэ одоо сургалтын юучлаа энэ шүү дээ. Дахин босруулах үйлдвэрийн түүхийдийг бэлдэх менежмент гэдэг бол ерөөсөө англи ялгана гэдэг учир нь ерөөсөө л тэр бүтээгдэхүүнийг тэр хаягдлыг дахин одоо бүтээгдэхүүн юм уу түүхийд болгох хувирах энэ процесс чинь өөрөө хогийн шинэ хуулийн гол үзэл санаа шүү дээ. Эдийн засгт оруулна гэдэг. Нөгөө талдаа дэлхийн нийтээр ирж байгаа одоо хаягдалгүй эдийн засаг буюу аливаа гарсан одоо хаягдал түүхийд нэргээд түүхийд болдог дахин босрохын үйлдвэрийг тэтгдэг энэ зарчмыг л одоо баримтлал гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ энэ зүгээр би одоо гайхал байна. Одоо энэ шилэн савлгаа юм дээр бол дотоодын одоо арх хэрэгнүүндээ үйлдвэрлэх зүйлийг оюун эмчийн газраас ямар шаардлага өгөхөөр энэ дээр одоо апо юм эсвэрт балуур эсвэл жим интернет гэсэн бичлэл заавал шилэн дээр нийлэх ёстой гэдэг. Эний хүрээнд дандаа гадаад орон захиалж хийлгэж байгаа. Танай энэ дээр үл тийм ямар нэг юм алга. Тэгээд ирэхээр энэ нэг талдаа сайн шүү нөгөө талдаа оюун эмчийн хуулиар бусад өөр одоо бүтээгдэхүүн савлах юм уу? Бусад өөр аж ахуйн нэг иргэн энд нь өөр юм савлах нь хориотой болж шүү дээ. Тэгэхээр энэ нь яг үгээр тодорхой хэмжээгээр зохиомл одоо нөгөө шилний хаягдл бий болгоод байгаа юм л да. Гэтэл бусад гадаад оронд хөгжиж орнууд яадаг гэхээр энэ зөвхөн шилэн дээр юм шилэн дээр байгаа яарлаг байгаа шүү дээ. Яарлан дээрээ айл улсын айл үйлдвэрт айл хотод савлсан гэсэн тэмдэглэгээ хийдэг. Тэр одоо яарлагыг аваад ичгүүл тэрний орон өөр ямар ч компани бас тэр юугаа ингээд ашиглах боломжтой хөрөх чадвар сайтай болдог. Энэ л юу философи яваад байгаа. Гэтэл Монгол үнийхээ эсрэг тухайн зүйлийг нөгөө компанид ашиглахгүй л өөрөө ашиглах хэрэг байхгүй. Тэр задрах процесс үед 100 жилээс 300 жил гээд энэ бол задрах процесс гэдэг нь эцэс тэр тухайн одоо бүтээгдэхүүн хувцраа одоо аль төрөлж байсан байгальд ингээ энгийн нөхцөлд байж хахад
задраад яг энэ анхны одоо төлөв байдал руу байгалийн хэлбэрт орох энэ хугацааг л хог оёл энэ одоо амьдрах хугацаа насжилт гэж яриад байгаа. Тэгэхээр энийг бид нар өнөөдөр явах хөтөн зэрэг дахин босруулаад байх юм бол дахин босруулж байгаа зүйлийг бид нар болгох шаардлага байхгүй шүү дээ. Болохгүй учраас энэ 100 жил юм уу 300 жил хөрс бохирдуулах тэр асуудал бол байхгүй болно л гэсэн. Шилэн савлгаа бол ерөөсөө хүнсний ч оосынх ч ямар ч зүйлийг одоо хэвийн чанарыг алдагдуулдгүй тодорхой хэмжээгээр маш сайн бүтээгдэхүүн байх нөхцөлийг хангадаг учраас л одоо Европын орнууд өндөрлөл амьдралын түвшин өндөр орнууд шилэн савлгаа хэрэглээд байгаа. Гэтэл тэр орнуудын шилэн савлгаа хэрэглэхээр шилийг дахин босруулах үйлдвэр төвчдсөн нэгсэндөө тэрийг нэг хөрсрүүлж сая жил юм уу 4000 сая жил ойлгох шаардлагагүйгээр босруулж чадж байгаа. Гэтэл Монголд энийг одоо эргүүлээ босруулдаг үйлдвэр хараахан байхгүй шууд бутлаад юм уу эсвэл тэр чигээр нь булаад байгаа шүү дээ. Ийм асуудал байгаа. Тэгээд 2018 оны сангийн яамны бол байгууллагын яамны сайдын тушаал дээр шилэн савлгааг үйлдвэрсэн ба оруулж ирсэн хүмүүс нь одоо компани аж ахуй нэгж нь энийхэн устгалын зардалын 120%-ыг заасан байгаа шүү. Тэгэхээр энэ хууль бол би хэрэгжнэ л гэдэг байгаа шүү. Одоохондоо яг нэгмөр болоо хүмүүс ойлгоогүй болохоос биш. Эцсийс одоо хичнээн тоон одоо юм шилэн савлгаатай оруулж ирсэн. Тэгвэл энийхэн устгалын зардалын нөгөө компани ашигынхаа орлогоос төлөх ёстой л гэсэн тийм алтан зарчим үйлчилдэг. Одоо миний хэлээд байгаа шүү дээ. Тэр одоо минималист хэрэгцээг л яриад байна тий. Жишээлбэл Монгол улс социализмын одоо тэр бүтээн байгуулалтын он жилүүдэд тарган хүн байсангүй, хадвартай хүн байсангүй. Тэгсэн мөртлөө тэдний хэрэгэлдэг зүйл нийтдээ 200 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хэрэгэлдэг байж. Гэтэл одоо амьдралын чанар сайжраад зах зээлд ороод дэлхийн нийтийн иргэдтэй адилхан хэрэглээд ирэхээр сая 200 мянган одоо нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглээд эхлэхэд эдний ихэнх нь болохоор дандаа байгуулалтын биш хим аргаар зурсан тийм бараа бүтээгдэхүүн байгаа. Энэ эргээд хэрэглээнийхээр хог аялуулдаг. Тэгэхээр иргэд юунд анхаарах вэ гэхээр миний авсан зүйлийн савлгаа нь эргээд байгальд ээлтэй аргаар босруулдаг үйлдвэрийн түүхийд болж чадахгүй юу? Чадахгүй юу гэдгийг сайн бодож сонголт хийх хэрэгтэй. Ингээд ирэх юм бол аяндаа эн чинь нөгөө үйлдвэрлэж байгаа импортж байгаа компаниудын өөрсдийнх нь одоо ашигтай салшгүй холбоотой учраас аль болохоор хүмүүсийн авах эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд дахин босруулах боломжтой савлгаатай бүтээгдэхүүн гаргах, энийгээ сурталчлах, энийгээр одоо олон нийтэд одоо нөлөөллийн ажил явуулахд бол хамгийн зөв болох болно гэж харж байна. За тэгээ хог хаягдлын салбарын гол сүм бол энэ гарчгаа хог хаягдлаас эдийн засгийн эргэлтэнд оруулах буюу дахин босруулах үйлдвэрийн түүх хөдөлгөх менежмент энийг л одоо ажил хэрэг болгох хэрэгтэй. Үүний хүрээнд манайх хог хаягдал дахин босруулах үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг 2005 онд нийслэлийн захирагчийн ажлаар хамт эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай Улаанбаатарт ерөнхий төлөвлөгөөнд заагдсан байршилд манай эхний үйлдвэр ороод одоо жил гарсан болж нийтдээ нэг хог хаягдал босруулах 23 үйлдвэр байгуулагдах юм аа. Ингэснээр Монгол улс бусад дэлхийн жижиг орнуудтай адилхан гарчгаа хог хаягдлаа дахин босруулдаг ийм одоо үйл ажиллагаа шилжих юм. Эко паркийн хувьд бол олон гишүүнтэй компани. Манай одоо анх бол 17 гишүүн компани нэгдэж байгуулж ирсэн 2016 онд. Өнөөдрийн байдлаар манайх нэг 28 аж ахуйн нэгж байгууллага эко паркийн гишүүнчлэлтэй хувьцаа эзэмшигч болоо явж байгаа маа. Манай холбоо болохоор 2005 онд анх үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр 16 жилдээ ажиллаж байгаа хог хаягдлын чиглэлийн мэргэжлийн холбоо юм аа. Манай холбоо гадаад харилцааны хувьд болохоор олон улсын хатуу хог хаягдал бооны үндэсний гишүүн буюу Монгол улсыг хог хаягдлын салбарт төлөөлөх эрх өгөхий сертификаттай үйл ажиллагаа явуулж байгаа. Манай холбооны одоо гишүүнчлэлтэй дахин босруулах үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй дахин босруулах үйлдвэрүүд байна. Үйлдвэрүүд маань дотроо аюултай энгийн хог хаягдал дахин босруулах зөвшөөрөлтэй. Мөн давхар нөөц авдаг улсын хэмжээнд 200 гаруй давхар нөөцийн цэгүүд мөн манай бүрэлдэхүүнд байдаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн бус болон олон улсын байгууллага, бүс компани гэд нийтдээ манайх нэг 150 гаруй хуулийн этгээд манай гишүүнчлэлтэй явдаг ийм холбоо байгаа маа.
Холбооны үндсэн зорилго бол 2020 оны 8 сарын 12-нд бид шинжилсэн төрмийн шинжилгээ шинээр хэрэгжлэгээ шилжиж авсан. Манай холбооны үндсэн зорилго бол хогийн эдлийн салбарын бодлогыг улс орны хөгжлийн бодлоготой нийцүүлэн хөгжүүлэх, хоёрдугаарт шинжлэх ухааны техник инновац ололтыг түгээн дэлгэрүүлэх, гуравдугаарт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлнэ гэсэн үндсэн 3 зорилгоо хүрээнд манай холбооны ажиллагаа зангилагдаж явж байгаа.